За өнөөдрийн бичлэг дээр хүсэл зоригийн хүч номын талаар ярилцах болно. Орс эмч хүний бичсэн ном байгаа. Хүсэл зоригоо хэрхэн бүтээх, мөн түүнийг хэрхэн бодит болгох вэ гэсэн 6 алхмын талаар бичсэн байдаг. За эхлээд номын зохиолчийн талаар товчхон танилцуулах юм бол Орсын алтартай сэтгэл засалч эмч хүн байгаа. Зохиолчийн маань яг гол философи нь бол хүний энэ амьдралд нь тохиолдоод байгаа тий зовлон байна уу, өвчин байна уу, бүтлгүйтлж байна уу. Энэ тохиолдож байгаа зүйлсүүдийн яг гол шалтгаан бол гадаад ертөнцид байдгүй маа. Харин тэр хүний өөрийнх нь талд ухамсарт нь суусан ямар нэгэн алтаатай код юм уу, буруу итгэл үнэмшлээс болоод хүн өөрөө энэ өөртөө тохиолдоод байгаа энэ зовлон бэрхшээлийг бүтээдэг юм байна. Тийм учраас хүн энэ талд ухамсартаа суусан буруу код, буруу итгэл үнэмшлэлээ заснаар 100% энэ өвчин зовлон болон хүсэхгүй байгаа зүйлсүүдээс салах боломжтой, мөн хүсэж байгаа зүйлсүүдээ бүтээх боломжтой гэдгийг маш олон эмнэлзийн туршилт эмчилгээгээр бол баталсан байдаг. За энэ хүн номон дээр бол эрүүл мэнд гэдэг талаасаа илүүгээр яг хүсэл зоригийн хүч буюу хүн өөрөө хүсэл зоригоо бүтээгээд түүнийг хэрэгжүүлэх 6 алхмыг бичиж өгсөн байдаг. За намынхан гол агуулгал орохоос өмнө маш товчхон нэг зардуулгая. Тэр нь манай community нэгдсэн байгаа. Тэгэхээр бид нэг ном уншаалын суралцаалын гэхдээ энийг амьдрал дээр гол нь хэрэгжүүлээд үр шимийг нь хүртэх нь чухал учраас school application дээр манай хязгаарын цаана чанад нэрштэй манай community нэгдсэн байгаа. Тэгээд та манай community-г нэгтгэхийг хүсэх юм бол би доод тайлбар хэсэг дээр линкийг үлдээчи. Та линкээр ороод танилцаараа. За ингээд үргэлжлүүлээд намынхан гол агуулгалаа. За хүсэл зоригоо бүтээх хамгийн нэгдүгээр алхам бол эхлээд хүн хүсэл зоригоо ингээд зөв томьёолж сурах ёстой байдаг гинэ. За манай эмчийн бичиж байгаагаар бол хүн бол өөрөө ингээд бүтээгч бурхны дүр төрхөөр бүтээгдсэн, өөрөө юм бүтээлч хүч чадалтай, өөрийнхөө амьдралыг бол хүн өөрөө бүтээдэг юм бүтээгч байгаа. Гэхдээ хүн өөрөө бүтээгч гэдгээ ухамсарлаагүйгээсээ болоод бидний хүсэл бол биелэхгүй байгаа гинэ. За хүсэл маань бол биелж байгаа. Гэхдээ өөрөө хүн тэр өөрийгөө ингээд бүтээгч гэдгийг мэддэггүйгээсээ болоод хүсэл зорилгоо ингээд зөв тодорхойлж чаддаггүй юм байна. Тэгэхээр бид нэр ингээд хүслийг биелүүлэх хүчтэй ч гэсэн хүсэл маань биелэхгүй байгаа эхлээд хэд хэдэн шалтгаан байгаа мэн л да. Тийм учраас энэ нэгдүгээр алхам дээр хүсэл зорилгоо зөв томьёолох гэдэг дээр энэ хүслийн маань биелэхгүй байгаа энэ хэд хэдэн шалтгаануудаар цензурт та оруулж агаад хүслээ нэгдүгээрт маш сайн зөв тодорхойлж сурах хэрэгтэй байна. За хүсэл маань биелэхгүй байх шалтгаан юм бол нэгдүгээрт хүмүүс өөрийгөө бүтээгч гэдгээ мэддэггүй, тэрэндээ итгэдэггүй болохоор бүтээх биш ихэвчлэн босниулах боддог юм байна. За нэг ингээл хүсэл мөрөөдлийнхөө хойноос ингээл бодож явж байгаа л за биелэхгүй юм шүү, за болохгүй юм шүү гэх мэтчлэн ингээд бүтээхээс илүү босниулах бодлыг маш их боддог гинэ. За хоёрдугаарт бол зөрчилдөөтэй хүслүүд маш их байдаг. Нэг хүний өөрийнх нь хүслүүд хоорондоо зөрчилдөөд байдаг. Ил ухамсар болон далд ухамсаруудын хүслүүд нь зөрчилдөөд идэг юм байна. За би амжилтанд хүрэхийг хүсэж байна. Гэхдээ бүр далд ухамсарын гүнд нь би яг амжилтанд хүрч чадах болов. Эсвэл би амжилтанд хүрсэн чинь хүмүүс надад дургу болчиход гэдэг ч юм уу. Эсвэл амжилтанд хүрэхэд чинь маш их ингээд хүч хөдөлмөр гаргах ёстой штэ гих мэтчлэнгээр ингээд өөрөө ил ухамсараараа нэг юм хүсээд идэг, далд ухамсараараа бас нэг юм хүсээд идэг. Ингээд хүслүүд нь хоорондоо зөрчилдөөнтэй байдаг учраас бас ингээд дотоод зөрчлөөс болоод хүсэл нь бас биелдэггүй юм байна. За мөн өөртөө болон эсвэл бусад хүмүүс тийм хортой хүсэл хүсгээд байдаг. Одоо яг ингээл энийг авъя гэд хүсэж байгаа юм. Тэр хүсэл нь яг биелэх юм бол ирээдүйд нь өөрт нь ч юм уу, гэр бүлийнхэнд нь ч юм уу, эсвэл хин нэгэн байгаль ертөнцийн ч гэдэг юм уу, бусад хүмүүс тийм хортой хүслийг бас бид нэр ингээд хүсээд идэг юм аа л да. Гэхдээ бидний энэ байгаль их дэлхий гэдэг чинь ингээд нэгдмэл бид нар өөрсдөө ингээд бүгдээрээ нэгдмэл юм аа л да. Тэгтэл ингээд хүний биеэр төсөөлөд үзэх юм бол бидний биеийн дотор чинь маш олон ингээд жижиг эсүүд байгаа штэ тий. Тэгэд энэ эсүүдийн гол зорилго бол хүн гэсэн энэ нэг ганц амьд организмыг эрүүл саруул амьд байлгах нь энэ бидний биеийн дотор байгаа бүх эсийн зорилго байдаг. Тэгээд буцаагаад бас энэ бүхэл бие маань тэр жижиг эсүүдийг бас эрүүл байлгахын төлөө ингээд хоорондоо биеийнхээ төлөө оршиж байдаг. Тэгтэл бидний биеийн дотор байгаа энэ олон эсний нэг эс нь өөрөө эсрэгүүн зарлаад тэгээ бусад эсүүдтэй ингээд хортой зүйл хийгээд хамбал энийг бол хорт хавдрын эс гэж нэрлэдэг. За яг үүнтэй адилхан бид нар ч гэсэн ингээд байгаль их дэлхий дотор амьдарч байгаа хүмүүс хоорондоо бид нар өөрсдөө нэг эс гэсэн үг юм аа л да. Тийм байтал бусад хүмүүст хортой юм хийгээд хамбал нөгөө хорт хавдрын эс шиг болчихно. Тэгэхээр таны хүсэл чинь өөрөө бас хорт хавдрын эс шиг бусад эсүүдтэй хортой хүсэл байх юм бол тэр нь бас цаанаасаа ингээд биелдэггүй юм байна. За мөн
Дөрөвдүгээрх нь болохоор бусдын ертөнцийг өөрчлөх гэдэг. Таны хүсэл чинь за доржооныг ингээд өөрчлөгдөчихөөсөө, батаныг ингээд өөрчлөгдөчихөөсөө ч гэдэг юм уу? Бусад хүний ертөнцийг өөрчлөх хүсэл ингээд тэгээд идэг юм байна. Тэгээд номын зохиолч маань хэлж байгаагаар бол бид нар бусад хүний ертөнцийг өөрчлөх гэж хүснэ гэдэг нь өөрөө тэр хүний ертөнц рүү халдж байгаа түрэмгийлэл үлдэж байгаа хэрэг юм байна. Тэгэхээр эргээд буцаагаад тэр хүнээс хүчирхийлэл танилуу буцаагаад ирэх ч юм уу тиймэрхүү зүйлс болох боломжтой. Тийм учраас та бол өөрийнхөө ертөнцийн өмнө хариуцлага хүлээн. Тийм учраас таны хүсэл чинь зөвхөн өөр дээрээ төвлөрсөн байх ёстой гинэ. Саяны тэр шалгууруудын аль нэгийг нь зөрчих юм бол тэр хүсэл чинь бэлэхгүй байгаа юм биш үү. За хоёр дахь нь болохоор тэр ингээд хүслээ та ингээд тодорхой болгоцсон бол тэр хүсэл зорилгоо дүр төрхөөр амьд бий болгох хэрэгтэй. За ингэж амьд бий болгоно гэдэг нь бол одоо өөрөө хуурамч туршлага дурсамжийг ингээд бүтээнэ гэсэн үг юм байна. За энэ нь болохоор одоо нөгөө төсөөлөл болон хүний тархичин төсөөлөл бодит байдал хоёрыг ялгадаггүй гэдэг байна шүү дээ. Тэгээд нөгөө төвлөлтөр хуурын маш алдартай туршилт байдаг. 10 хүнийг байхадаа нөгөө туршилтанд оруулаад 5 хүнийг нь болохоор 10 хоногийн турш ингээд төвлөлтөр хуур зааж өгөөд тэднийг яг ингээд 10 хоногийн турш төвлөлтөр хуурын дасгал хийлгүүлсэн байдаг. Үлдсэн нэг 5 хүнийг нь болохоор гар хурууг нь огт хөдөлгүүлэхгүйгээр төсөөллөөр нь төвлөлтөр хуурын дасгал хийлгүүлсэн байдаг. Тэгээд 10 хоногийн дараа тархийг нь хянаад үтсэн чинь яг бодитоор төвлөлтөр хуур тоглосон болон төсөөллөөр тоглосон хүмүүсийн тархин дотор шин ийм холбоосууд үүсчихсэн байсан. Яг адилхан. Тэгэхээр тархи маань бол үндсэндээ яг ингээд та бодитоор гүн бат төсөөлөх юм бол тархи маань тэр төсөөллийг бодитоор болж гинэ гэж үзээд тархин дотор маань шин холбоосууд үүсчихэд за мөн хуучин холбоосууд ингээд тасарч идэг. Тархи нь маань ингээд нейропластик шин чанартай тархи маань ингээд өөрчлөгддөгөө гэдэг байгаа шүү дээ. Тийм учраас бид нэр хоёрдугаарх нь та хүслээ маш тодорхой болгосон бол тэр хүсэлтэйгээ холбоотой тэр хүслээ одоо ер нь бол төсөөлнө гэсэн үг. Гэхдээ зүгээр ч нэг төсөөлөх биш маш бодитоор төсөөлөх хэрэгтэй. Хэр хэмжээнд бодитоор төсөөлөх вэ гэхээр та одоо жишээ нь өнгөрсөн таны амьдралд тохиолдсон нэг муухай дурсамжийг бодоод үзтээ. Таны хин нэгэн гомдоож исэн ч юм уу те маш ингээд бүр таны баг трама гэж хэлж болохоор тэр зүйлийг бодоод үзтээ. Хэрвээ тэр зүйлийг бодох юм бол та бүр ингээл уурчин хүрээд ч юм уу ингээл бид нэр тэр нэг өнгөрсөнд болсон нэг муухай зүйлийг бодохоор уур хүрээд ингээс мэдрэмж ингээд дотроос гарч ирдэ штэ. Тэгэхээр яг тэр үедээ та тухайн зүйлийг яаж мэдэрч исэн тэр мэдрэмж чинь яг одоо гарч ирж байдаг. Тэгэхээр бид нэр энэ хоёрдугаар алхам дээр хуурамч туршлага дурсамж бүтээнэ гэж байгаа маань яг үүнтэй адилхан байх ёстой гэсэн. Та өөрийнхөө одоо хүсэж байгаа тэр дүр төрхөө би болохыг хүсэж байгаа тэр дүр төрхөө тархин дотроо маш бодтойгоор төсөөлчих юм бол өнгөрсөн дурсамжаа бид нар бодоход тэр сэтгэл хөдлөлд байгаатай яг адилхан та үнэхээр бодтойгоор төсөөлж чадах юм бол тэрийг ингээд одоо бодоход яг тэр үед ямар мэдрэмж төрөх юм аз жаргалтай мэдрэмж төсөөлөл дотроо та үнэхээр аз жаргалыг гүн мэдэрсэн бол яг өнгөрсөн болсон зүйлээ дахиад бодоход тэр мэдрэмж чинь ингээд дахиад гарч ирэх ёстой гэсэн үг. Яг өнгөрсөнд болсон юмыг бодох юм бол биднэрт мэдрэмж нь төрөөд байгаа шүү дээ. Тийм хэмжээний гүн бат бүр ингэж төсөөлөх ёстой гэсэн үг. Тэгэхээр зүгээр ингээд бодох биш те. Өнгөрсөн болсон муухай амийг ботход одоо ботход шууд уурч хүрээд байгаа шүү дээ. Яг үнтэй адилхан тэр гой ингээд хүсэж байгаа дүр төрхөө та одоо ингээд жохоо л ингээд ботход үнэхээр мэдэрсэн юм шиг таны дотроос аз жаргал баяр хөөр таларгалчаа ингээд шууд гарч ирэх ёстой гэсэн. За ингэж бүр тархиндаа гүн бат ингээд үнэхээр бүр ингээд тэр явдал бодтоор болсон юм шиг болоогүй юм шиг энэ хоёрыг бүр ялгахгүй хэмжээнд та ингэж тархиндаа гүн бат тэр дүр зурглалыг оруулахын тулд тайвширсан төлөвт орох хэрэгтэй буюу тархиныхаа долгионыг жоохон унгаах хэрэгтэй. За ялангуяа нөгөө нэг одоо тета долгионд бол бидний ухамсарт энэ шүүмжлэгч тархи унтраад талд ухамсар маань нээлттэй болцсон байдаг гэдэг. Тэгэхээр тета долгион гэдэг чинь ер нь бол ингээд хүний ухамсар тархи унтарсан учраас жоох ингээд хүнийг манарсан нэлээд гүн тайвширсан үеийн тархины долгионыг тета долгион гэж хэлж байгаа. За ялангуяа хүн нөгөө нэг дөнгөж сэрсний дараа эсвэл унтах гад байж хад бол хүүрээд байглаасаа би энэ амраад тета долгионд ордог байгаа. Тэгэхээр энэ хоёр үеийг бас нэлээд сайн ашиглуул зүгээр. Тэгэхээр хамгийн гол нь хоёрдугаар алхам болвол та өнгөрсөн дурсамжаа ботход сэтгэл хөдлөлч ингэ шууд гарч ирж байгаатай адилхан хэмжээнд та өөрөө бүр ингэ маш гүнзгий төсөөлөд тэр мэдрэмж чинь ингэ гарч ирдэг болгох хэрэгтэй. Энийг бүр хуурамч туршлага дурсамж бүтээх гэдэг байгаа. Ирээдүгээ төсөөлж байгаа хэрнээ ирээдүйд чинь таны тархин дотор бүр ингээ хуучин дурсамжаа ботож байгаа юм шиг хэмжээнд бодитоор таны тархинд орох ёстой гэсэн. Энэ бол хоёрдугаар алхам байгаа. За гуравдугаар алхам болохоор саадыг арилгах гэж байгаа. Энэ саадыг арилгах гэдэг нь одоо ад үзэгдэх зориг ном дээр бас гардаг. Хүний одоо хийж байгаа зүйлсүүд нь бүгдээрээ цаанаа
талд зоригтой байдаг. Өвчин тусах ч гэсэн тий хүн ингээд өвдөд ах юм бол зарим тохиолдолд тэр хүн өөрөө бусад хүний анхаарал халамжийг хүсэж байгаа учраас тэр анхаарал халамж авахын тулд өвдөж байгаа гэх мэтчлэнгээр тий ямар нэгэн байдлаар хүний ингээд гаргаад байгаа үг үйлдэл бүх зүйл нь дотроо ямар нэгэн байдлаар өөрийн гэсэн талд зоригтой байдгаа гэж ад үзэгдэх ном дээр гардаг. Тэгээд ад үзэгдэх номын чинь гол философи бол зоригтойгоор тэр талд байгаа тэр зорилгоо ил гаргаа гэд ад үзэгдэх зориг бол ер нь бол зоригийн шинжлэх ухаан гэдэг шүү дээ тий. Тэрнтэй бас адилхан зүйлийг хэлж илээ. 3 дугаарх нь энэ саадыг арилгах гэдэг нь ер нь бол бид нар чинь нөгөө нэг өөрөө бурхны дөр төрхөөр бүтээгдсэн бүтээгч тийм хүчтэй хэрнээ хүсэл зорилго маань биелэхгүй байгаа шалтгаан нь цаана ингээд та өөрөө бүр ингээд сэтгэлийнхаа мухарт тэр хүсэл зорилгоо биелүүлэхгүй байх тэр ингээд цаад шалтгаан бас байгаа юм байна л да. Тийм учраас энэ 3 дугаар алхам дээр бол та өөрөөсөө асуух юм. Энэ зүйлийг би маш их хүсэж байгаа хэрнээ энэ зүйлийг биелүүлэхгүй байгаа яг цаад шалтгаан маань юу вэ? Би ингээд юунаас айгаад байгаа юм бол энэ зорилго маань биелвэл ямар нэгэн таагүй зүйл болох вэ гэд би бас айгаад байгаа юм болов надад айдас байна уу? Эсвэл надад эргэлзээ байна уу гэж өөрийнхөө талд тухамсраас асуух хэрэгтэй байна. Жишээ нь номын зохиолч номон дээрээ өөрийнхөө найзын талаар бичсэн байсан. Тэр найз нь болохоор ингээд өөрийнхөө хувийн бизнесийг эхлүүлэх гэж байгаа. Тэгээд 6 сарын турш бүр ингээд бизнесээ эхлүүлэх офс хайгаад ерөөсөө олохгүй юм гинэ. Тэгээд зохиолчтой уулзаад ярилцаад яг ингэ чиний хэлдгээр хүн болол өөрөө бүтээгч. Тэгэхээр би өөрийнхөө амьдрал тохиолдож байгаа бүх зүйлийг би өөрөө бүтээдэг гэдгийг мэднэ. Гэхдээ би гайхаад байна. Би өөрөө ингээд офс олохыг үнэхээр хүсээд юм. Гэхдээ надад офс олдохгүй байна. Тэгэхээр би өөрөө өөрийгөө ингээд хориглоод байгаа гэсэн үг үстэй. Гэхдээ миний цаана ингээд юунаас болоод би ингээд офс олж чадахгүй энэ нөхцөл байдлыг би өөрөө бүтээгээд байгаа гэдгийг би ойлгохгүй байна гэд асуусан байгаа. Тэгсэн чинь номын зохиолч нь найздаа чи наадах ингээ яг өөрөөсөө далд тухамсраас яг ингээ зөвхөн үннээр асуу. Би яагаад ингээд офс олж чадахгүй байгаа юм болоо? Эний цаад зорилго нь юу вэ гэд өөрөөсөө асуу. Тэр талд тухамсар чи хин нэгэн хүнээс ч юм нөхцөл байдлаар дамжуулаад чамд хариултыг өгөх учраас ингээд сэргэг юмнуудыг ажиглаад байгаараа. Тэгээд дотроосоо өөр асуусаар байгаараа. Тэгээд маргааш уулзъя гэж явсан юм аа л да. Тэгээд маргааш нь найзтайгаа уулзсан чинь найз нь асуултынхаа хариултыг олчихсон уулздаг. Тэгээд тэгсэн чинь тэр нь болохоор ингэсэн юм байлээ. Найз нь нөгөө гэртээ харсан чинь гэртээ хараад зурагтаа асаасан чинь зурагтаар нь дээрэмчтийн талаар гарч исэн гинэ. Ерөөсөө ингээл гадуур амир их дээрэмчттэй байна гэл дээрэмчтийн талаар аюух гарсан. Тэгээд дараа нь найз нь аавтайгаа уулзсан чинь аавда би ингээд офс олох хэрэгтэй байна гэж хэлсэн чинь аав нь гадуур ийм олон дээрэмчт байхад чинь чи офс мовс нээгээд хөөөрдүүлчих юм шүү, холигтуулчих юм шүү гэд хэлсэн гинэ. Тэг ингээ хоёр нөхцөл байдалд авахцангууд нөгөө найз нь өөрөө би ерөөсөө ийм дээрэмчтээс айгаад байгаа юм байна. Би үнэхээр өөрийнхөө хувийн бизнесийг эхлүүлэхийг хүсэж байгаа хэрнээ бүр сэтгэлийнхаа мухарт би хувийн бизнесээ эхлүүлсний дараа Орос ном штэ тийм учраас ингээ мапийнхан орж ирээд намайг ингээ дарамтлаад за чамааг ингээ цаашаа дарамтлахгүй чамааг бид нар хамгаалтанд авъя тэгээд чи оронд нь биднэрт мөнгө төлөө гэхэд тэхвэдэ гэсэн юунаас тэр мапийн хүмүүсээс дээрэмчтээс айх айц байсан гэж аахгүй. Тэгэнгүүт нөгөө тал тухамсар нь өөрөө тэр дээрэмчтээс айгаад байгаа учраас тал тухамсар нь хэрвээ офсаа ингээд аваад тусдаа гарчих юм бол дээрэмчт ингээд бид нэртээ ирж магадгүй мэн. Тийм учраас ингээд офсгүй байх нь ашигтай юм байна гэдээ алт тухамсар тэр офсыг олохгүй юм гинэ. Тэгээд гэсэн чинь номын зохиолч зөвлөхдөө энэ тохиолдолд бол ингээд чамд угаасаа хоёр сонголт байгаа юм байна. Нэгдүгürt бол чи ерөөсөө ингээд айцтайгаа амьдэрч болохгүй учраас бизнес хийхээ болд гэлтэгдэхгүй. Тэгсэн чинь найз нь үгүй бизнесээ хийх ёстой. Өөр хувилбар юу вэ гэлтгсэн чинь. Тэгвэл тэр дээрэмчтийн талаар ингэж боддог сөрөг бодлоо болох хэрэгтэй гэд. Тэгээд найз нь тэр дээрэмчтэд ингээд хандлага өөрчлөөд тэгсэн чинь төв тодлохгүй ингээд офстоо болсон гэж аахгүй. Тийм учраас бид нэр ч гэсэн таны хүсэл биелэхгүй байгаа бол та өөрөөсөө асуух хэрэгтэй байна. Энэ хүслийг биелүүлэхгүй байгаа миний зорилго юу вэ? Юунаас би ингээд өөрөө айгаад ч юм уу юунд эргэлзээд би өөрөө яг ингээд хүслийг биелүүлэхгүй өөрөө өөрийгөө хориглоод байна вэ гэд асуух юм байна. Тэгээд далд тухамсараас хариугаа авсныхаа дараа тэр хариун дээр ажиллаад тэр далд зорилгоо өөрийн таны дотор байгаа тэр далд зорилгыг биелүүлэх өөр хувилбар өөр аргууд юу байна гэд өөртөө ажиллах хэрэгтэй юм байна. Дөрөвт алхам нөхөр илэрхийлэх гэж байгаа. За нэгт бол ингээд та хүсэл зорилгоо тодорхой болгочихсон. За хоёрдугаарт бол тэр хүсэл зорилгоо биелүүлэх төр төрхөө тархин дотроо бүр өнгөрсөн дурсамж лугаа адил болтол ингээд гүн бат төсөөлсөн байгаа. За 3 дугаарх нь болохоор саадыг арилгачихсан. Та өөрөө өөрийгөө далд тухамсрынхаа төвшөнд өөртөө саад болоод байгаа тэр саадуудыг арилгасан бол дөрөвдөх нь одоо тэр хүслээ ертөнцид илэрхийлэх хэрэгтэй байна. За илэрхийлэхдээ бол ингэж илэрхийлэх хэрэгтэй байна. Та өөрөө миний хүсэл гэд хүслээ хэлээд миний хүсэл хамгийн таатай цагт хамгийн сайн нөхцөл байдалд хамгийн таатай орчинд биелэх болно гэж илэрхийлэх ёстой гэсэн мэлээ. Тэгэхээр хорвоо ертөнцид бурханд даатгаад
хамгийн таатай нөхцөлд, хамгийн таатай цагт, хамгийн таатай орчинд биелэх болно гэж ингэж тунхаглах ёстой юм байна. Энэ бол дөрөвдөг алхам. За 5 дугаар алхам нь болохоор хэрэгжүүлээд яг эхлэх хэрэгтэй. Эхний алхмыг хийх хэрэгтэй. За эхний алхмаа хийхэд бол маш уян хатан байх хэрэгтэй юм байна л да. Нэг аргаар та хийж үтсэн чинь тэр арга чинь өрөө бүтэхгүй байгаа юм бол өөр аргаар хийж үзэх хэрэгтэй. За өөр аргаар хийж байх хугацаанд бас энэ ертөнцийн тань руу илгээж байгаа тэмдэг дохиог маш сайн ажиглаарай гэсэн байлээ. За мөн дээрэс нь та өөрөө ингээд өөрийнхөө нөгөө нэг ирээдүг дээр яг нөгөө 2 дугаар алхам дээр өөрийгөө хүсэл мөрөөдлөг биелүүлчихсэн байгаагаар маш бодитоор төсөөлсөн шүү дээ, тий. Тэгэхээр ямар нэг ингээ хэрэгжүүлэхэд чинь алдаа гарах ч юм уу, айдас төрөх ч юм уу, та өөртөө итгэлгүй байх ч юм уу, одоо эхний алхмаа хийж чадахгүй байх юм бол тэр өөрийнхөө толгойн дотроо төсөөлсөн ирээдүйн өөрөөсөө асуух юм байна. Таны зорилгыг аль хэзээ биелүүлсэн тэр ирээдүйн өөрийнхөө төрхөөсөө би одоо юу хийх ёстой вэ? Юу хийсний хүчинд чинь миний хүсэл мөрөөдлийг биелүүлсэн бэ? Тэгэхээр миний хийх ёстой 1-р алхам, 2-р алхам юу вэ? Энэ алхмаа хийхийн тулд би яах ёстой вэ гэж ирээдүйн өөрөөсөө ингээд зөвлөгөө авах ёстой юм байна. Тэгээд энэ 5-р алхмыг шууд үйлдэлээ хийгээд эхлэх хэрэгтэй. Тэгээд хийж хэрэг эхлэж чадахгүй байх юм бол нөгөө нэг 3-р алхам ч юм уу, тий, танд далд саад байгаа ч юм уу, эсвэл хүсэл зорилго ч нөгөө нэг хорвоогийн бусад хүсэл зорилготой ингээд нийцэхгүй байна гэсэн үг шүү дээ, тий. Тийм учраас шууд хэрэгжүүлээд эхлэх хэрэгтэй. Хэрэгжүүлж чадахгүй бол өмнөх алхмуудыг та дахиад давтаад хийх ёстой гэсэн үг. За хамгийн сүүлийн 6-р алхам бол маш гоё алхам байгаа. Энэ бол хүсэл зорилгодоо хүрэх шат буюу ирээдүйн дүр төрхтэйгөө өөрөө нэгдэх үе шат байгаа. За энэ бол бүр маш чухал учраас дэлгэцнэр гарч байгааг шууд уншия. Хүн хүссэн дүрдээ орж яг л тэр хүн шиг алхаж, ярьж, шийдвэр гаргаж эхлэхэд тархины шинээр үүссэн нейрон холбоосууд гэдэг нь та нөгөө төсөөлж мөсөөлөд тахаар чинь тархин дотор чинь ингээ шинэ холбоосууд үүсэж байгаа шүү дээ, тийм. Тэр шинэ холбоосууд нь улам бүр бат бөх болж байдаг. Тэгэхээр та толгойн дотроо ямар хүн болж өөрчлөгдмөөрөө тэрийгэ төсөөлчихсөн. Тэгээд тэр хүнтэйгээ адилхан үйлдэл хийхэд тэр нөгөө шинэ үүссэн тэр сулхан холбоосууд маань бүр бат бэх болоод бүр бэхждэг. Тэгээд нэгэнд ингээд бат бэх болоод бэхжих юм бол эцэстээ энэ нь таны тархины үндсэн автомат програм болон хувирдаг. Тэр хүний өдөр тутамдаа хийдэг үйлдэлийн бүхэл бүтэн 95% нь автомат үйлдэл байдаг гэдэг. Тэгэхээр та өөрийн 95%-ийнхаа энэ автомат үйлдэлийн системээ ингээд өөрчлөхийн тулд төсөөлөөд тэр 95% дотор арай өөр ингээд шинэ холбоосууд үүсгээд тэгээ маш олон удаа төсөөсөр тэр холбоосоо бүр ингээд зузаатгаад шинэ ингээд тархин дотроо юм холбоосууд үүсгэж юм бол сүүлдээ энэ шинэ үүсгэсэн холбоос чинь таны бүр ердийн таны жинхэнэ одоо 95 програм чинь болж тогтно гэсэн үг шүү дээ, тий. Тэгээд эхлэх юм бол та бүр угаасаа л ийм хүн байсан юм шиг бүр төрөл арилжаад. Гэтэ тэр төрөл арилжсан өөрчлөгдсөн нь анхнаасаа л та бүр тийм хүн байсан юм шиг болж өөрчлөгднө гэсэн үг аамаа. За тэгэхээр өнөөдрийн бичлэг дээр Оросын алдартай эмч сэтгэл засалчин бичсэн хүсэл зорилгын хүч номын талаар ярилцлаа. Тэгээд дараагийн бичлэг дээр ад үзэгдэх зориг намын талаар ярих гэж бодож байгаа. Энэ намыг уншиж явах явцдаа нөгөө бүр юм далд зориг, хүн өөрөө хүсэл мөрөөдлөг биелүүлэхгүй байх далд зориг хүнд өөрт нь байдгаа гэдгийг уншаад ад үзэгдэх зориг номыг бас дахиад нэлээд гүнзгий унших хэрэгтэй юм байна да гэж бодсон байгаа. Тийм учраас дараагийн бичлэг дээр магадгүй ад үзэгдэх номын талаар ярих бах. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. За мөн энэ ярьж байгаа зүйлсүүдээ бид нэр сурсан зүйлсүүдээ энэ онлын ойлголтуудаа амьдрал дээр хамтдаа хэрэгжүүлээд явъя гэх юм бол та манай Чинд хязгаарын цан community-д нэгдээрээ тэгээд нэгдэх линкийг доор үлдээсэн байгаа. Бас асуух зүйл байх юм бол надтай холбогдоод асуугаарай. Дараагийн бичлэгээр уулзъя. Тэр баяртай.